Өнгөрсөн онд би ямар зорилго тавьсан байсан бэ гэхээр за би бол fund trader болох гэдэг зорилго байсан. За тэгээ анхны ашиг татах гэдэг бол миний өнгөрсөн 2025 оны 2 том зорилго байсан. За гэхдээ за шинэ оны ярилцаж та за он гараад дэлхийн эхний 7 хоног өнгөрсөн байна. За тэгээд хэдүүлэнд нь 52 7 хоног байгаа. За 52 7 хоногийн нэг 7 хоног нэлээд явчихжээ. За тэгээд та нар маань бүгдээрээ арилж байгаа. Шинэ оны арилж байгаа. Шинэ зорилго тавиад гоё сайн эхлүүлсэн байх гэж итгэж байна. За гэхдээ миний хувьд бол эхний оны хамгийн эхний арилж бол улаан арилж байсан. За 2 дахь өдөр ч гэсэн улаан арилжаатай байсан. За тэгэхээр би энэ бичлэгээр юу ярих вэ гэнгүүт өнгөрсөн 7 хоног ер нь арилжааныхаа recap-ыг ярина. Ер нь бол арилжаа эхний 7 хоног яаж өнгөрсөн бэ гэдэг. За би Facebook болон social платформ дээр нэг арилжаа постлоод явдаг гэсэн. За ер нь бол жилийн эхний сар бол ер нь тийм амар хүчтэй бааштай байдаггүй. За ер нь хэд зах зээлийг хараад за зах зээл хаашаа явах нь уу те ямар төлөв байдал үзүүлэх нь үү гэдэг ер нь тэрийг харж агаад ер нь бол баашаа тодорхойлдог. Эхний нэг сар бол ерөнхийдөө бол нэг тийм хүчтэй бааш тодорхойлоход айгүй тийм амрал авшбайдаг. За тэгэхээр би энийг ярихаас өмнө өнгөрсөн жилээ жоохон дүнчтэй юм лөө гэж бодлоо. За тэгээд өнгөрсөн онд би ямар зорилго тавьсан байсан бэ гэхээр за би бол fund trader болох гэдэг зорилго байсан. За тэгээд анхны ашиг татах гэдэг бол миний өнгөрсөн 2025 оны 2 том зорилго байсан. За гэхдээ энэ зорилготоо би хүрч чадаагүй л дээ. Тэгээд ер нь бол яг сүүлийн 2025 оны сүүлийн 3 сар бол амьдралд маань бол ер нь бол нэлээд их зүйл өөрчлөгдсөн л дээ. Тэгээд нэгд бол амьдрах орчин сүлэгдсэн байгаа мэнэ. За өмнө бол би гадаад амьдрахдаг байсан. Тэгээд ер нь бол байж байгаа. Тэгээд буцах юутай байсан ч гэсэн эрүүл мэндийн шалтгаанаар ер нь үлдсэн. За тэгээд ажилгүй байсан. Тэгээд арилжаа бол нэг сайн бас байгаагүй. Ер нь бол он төхөх тусам яг ингээд анхны ашиг татах гэдэг зорилготой амар хүрх гээд ер нь бол амар яарсан мэдрэмжтэй бас байсан. За тэгээд ажилгүй арилжаа нь болохгүй байгаа юм ч бас сэтгэл санаа нь бол уусаа. Сэтгэл санаа бол ер нь бол жоохон тогтворгүй байсан. За тэгээд яг бидний нэг боддог сөрөг бодол гэдэг юм. Яг ирээдүг боддог. Тэгээд бид нар одоо ингэж үл яана, тэгж үл яана гэдэг. Ер нь бол ирээдүг бодож тийм айцтай бол ер нь бол байсан. Яг зүгээр нь бол бас хүн болгонд л тохиолддог зүйл баг. Тий. Тэгтээ яг зүгээр энэ ингээд юу ч ирээдүйд ингээд юу ч болог байхад тий. Тэр ирээдүй яг чам дээр өнөөдөр ирээг байхад тэрний талаар ингээд яг тэр өнөөдөр ирсэн юм шиг ингээд айц тавтах нь бол нэг тийм хийгээд харуул зүйл биш. Чи өөрийнхөө сэтгэл санааг таагүй болгож идэг тий. За гэхдээ яг хоо юм нэгэр байдаггүй гэдэг шиг тэгээд одоо Монголд буцаж ирээд ер нь бол одоо шинэ орчиндөө тасах гэж хичээж байгаа. Ер нь бол гайгүй тассан дөө тэгээд тасчихлаа. За тэгээд ажилд орсон. Тэгээд одоогоорыг трейд маань ингээд би full time trader болоод ингээд тэрнээс ашиг хийхгүй байгаа болохоор ер нь бол надад ажил хэрэгтэй, мөнгө цуглуулах хэрэгтэй. За тэгээд алдаагаа харсан. За яагаад би ингээд яарад байна сэтгэл санаа маань яагаад ингээд докторгүй болоод байна гэдэг тий. Тэгээ яарахаа болсон. Тэгээ сэтгэл санаа харцангуй доктортой болсон. Ажилд ороод хамт олонтой ингээд нэг юм шээд ингээд харилцаанд ороод ирэхээр ерөөхдөө л яг зөвхөн трейдер хүмүүс та бид нар одоо чейнийг сонсч бол ойлгочлаа байх. Ингээд харилцаа гэдэг бол багийн тоглолт ерөөсөө биш. Ганцаараа хийдэг зүйл. Тийм болохоор ер нь бол их харилцаачд тийм жоохон интроверт ганцаараа байх туртай хүмүүс яваад байдаг тийм. За тэгээд ирээдүгээ бодож ингээд айцтай яваад байсан гэсэн шүү дээ. Тэр бол ерөөсө болоогүй зүйлийн төлөө санаа зовоод байдаг гэсэн тийм. Яг зөв энийг хүн мэддэг л ингээд заа чи болоогүй зүйлийн төлөө ингээд санаа зовоод явахдаа ингээд ном цамнаас уншицсан ингээд тий. Мэрэгэн хүний үг мөг сонсоол ингээд тэгдэг ч гэсэн ингээд яг тэр ингээд санаа зовхоо чи нэг дураа ингээд болчдгоо. Ингээд чи ингээд тэр сэтгэлээ чинь дахиж гарч ирэлээд. Тэгээд тэр болгондоо чи ингээд сурсан мэдсэн уншсан чи өөртөө сануулж хэрэгтэй болдог тий. Тэгээд за окей болоогүй зүйлийн төлөө санаа зовоод яах юм бэ тиймстэй. Үнэхээр бүр амар би муугар төсөөлөд айгаад байгаа юм бол яг тэгвэл гоёор төсөөлөд тий гоё өөрхөн сэтгэл зүг доктортой байлгаж болохгүй гэж ер нь бол өөртөө сануулж авах хэрэгтэй шүү бай. За эхний 2 өдөр улаан байсан боловч сүүлийн 3 өдөр ногоон ашигтай арилжаад ер нь бол эхний 7 хоног ашигтай өндөрлсөн байгаа.
За тэгээд энэ трейдүүдээ аваад зүйл. За энд бол 7 хоногийн чарт харагдаж байна. Энэ бол 1 цагийн чарт. За тэгээд нэгд өдрийн дэс эхэлж байна тийм үү. За нэгд өдөр бол 7 хоногийн low of the week буюу хамгийн доод цаг байсан. За тэгээд өнгөрсөн 7 хоног бол зах зээл bullish байсан тийм ээ. За тэгээд 2 дахь өдрөнд дахиж нэг ловцыг тогтоосон боловч нэгд өдрийн ловыг авав тий. За ингээд дэшээ явсан ингээд ерөөхдөө bullish week байсан. За тэгэхээр bullish week дээр ер нь long арилж авсан хүмүүслэр нь бол ашигтай амжилт байгаа тийм үү. За эхний өдрийн арилжаа энд харагдаж байна. За эхний өдөр бол short хоёулаа short арилжаа байсан. 2 арилжаа авсан тэгээд хийсэн. Тэгээд $222 20 цент алдсан байна. За тэгээд хоёр дахь өдөр болохоор $203 алдсан байгаа. За нэгэн long арилжаа, нэгэн short арилжаа байсан. За тэгтээ long арилжаан дээр бас зөв барьж авч чадаагүй long. За тэгээд ингээд алдсан. За харин 3 дахь өдөр болохоор ерөөхдөө лак зах зээл ойлгоод за ингээд long байгаа юм байна гэд тэгээд long арилжаанд орсон. Тэгээд $566 хийсэн байгаа. За нэгд арилжаа авсан. За тэгээд за 4 дахь өдөр болохоор 2 арилжаанд орсон. Нэг нь short арилжаанд long арилжаа. За энэ short арилжаанд орсон мэтлээ ягаад мөнгө хийчихэ? Яг мөнгө хийчихвэ? Тэ зах зээл bullish явах гэдэг жаа бол ерөөхдөө бол нэг тийм intraday trade хийж байгаа болохоор яг нэг 15 ч юм уу 5 минут ч юм уу яг тийм time frame дээр харилцаж байгаа болохоор чи ер нь бол short тал, long тал аль талдаа ч мөнгө хийх боломжтой тий. За тэгээд 4 дахь өдөр бас би юу байсан? Айгу хүлээлт багтай л байсан л да. Тэгээд ер нь бол нэг их тийм юугаар харилцаагүй. Size өндөртэй. За тэгээд 5 дахь өдөр хүлээлт бол өндөр байсан. NFP day байсан тийм үү. Тэгтээ 5 дахь өдөр бол NFP day тийм surprising тийм гайхшруулахаар тийм хөдөлгөөнүүд бол зах зээлд орж ирээгүй те. Яг forecast нь болохоор яг л таарсан л байсан л да. Тэгэл ерөөхдөө бол зах зээл нэг фактор хүчтэй савлаагүй. За тэгээд 5 дахь өдөр бол ерөөхдөө би бол жоохон scalp маягийн трейдүүд хийсэн. Тэгээд 4 трейд 4 арилжаанд орсон. Тэгээд нэг алдсан short арилжаа. Тэгээд нэг short арилжаа ашиг хийсэн. Тэгээд 2 long арилжаа нэг жоохон л ашиг. Тэгээд ерөөхдөө бол scalp хийжсэн болохоор гэлс трейд шахаад ингэж яваад ирсэн. Тэгээд 5 дахь өдрийг арилжаанд орё гэж бодоогүй. Яг тэгвэл өмнөх өдрүүд нь хангалттай ашиг хийсэн. Тэгээд 4 дахь өдөр, 3 дахь 4 дахь өдөр. Тэгэхээр яг 5 дахь өдөр 7 хоногийн айлын ашиг хийж 5 дахь өдөр алдчихвал 7 хоногийн ашиг алдчихвал амар тэнэг тийм хамгийн сүүлийн өдөр. Тэгээд ер нь бол нэг 5 дахь өдөр би арилжаанд нэг хайхтар орё гэж бодоагүйсэн ч гэсэн. Тэгээд ингээд арилжаанд орохгүй гэж бодсон мөртлөө арилжаанд орсон болохоор ингээд сэтгэл зүй бол нэг тийм доктортой бол биш байсан. За тэгээд энэ бол яг арилжааны зургнууд харагдаж байна. За би бүх өнгөрсөн 7 хоногт бол бүх одоо арилжаагаа яг скриншот хийж авч амжаагүй. Яг сүүлийн нэг ажилд орсон болохоор яг ажлынхаа хажуугаар ажиллаад харж ирээд ингээд трейд хийж байгаа болохоор ингээд яг journal дээр ингээд тогтмол хийж босч чадахгүй байна. За тэгээд аккаунт status хэлэхэд за би сүүл $50,000 fund account авсан байсан. Одоо тэрийг одоо хүртэл арилжчихлаа. Бүхэлд нь 2 сар арилжаа явж байна. За тэгээд за 2 сард чараа биш байгаа. Нэг сүүлийн 1 сар юм. За тэгээд $51,160 хийсэн явж байгаа. За энэ бол $3,000 хүрж иж чаленж давах хэрэгтэй байгаа. За тэгээд таалагдсан бол follow share хийгээрэй. Тэгээд миний YouTube channel байгаа. Тэгээд YouTube channel-ийн манаас subscribe хийж дэмжээрэй guys. За тэгээд дараа 7 хоногт уулзъя. Тэр бай.